Өнөөдөр та бүхэндээ дэлхийн нийтэд тренд болоод байгаа кортизол хоолны дэглэмийн талаар танилцуулж байна. Тэгэхээр та нэг л ядраад уур бухимдалтай байгаа мэдрэмж төрж байна. Тэгвэл таны магадгүй кортизолын хэмжээ нэмэгдсэн байгаа ах гэж үзэж байна. Тийм учраас та дараах хоолны дэглэмийг баримтлаад амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. За нэгдүгээрт өглөө кофе уудаг бол яг энэ дадал зуршлаасаа татгалзаарай. Өлийн илгэн дээр кофе уухгүй, харин эсрэгээрээ уургалаг, эрүүл, тос өөхтэй хоол хүнсийг та өглөө болгон өглөөнийхөө цаандаа хэрэглэж дадаарай. За хоёрдугаарт бол өдөр бүр тогтмол цагт хооллоо гэж. За тэгэхээр мэдээж хүн өлсөх үед бол кортизолын хэмжээ нэмэгддэг байх нэ. Тэгэхээр бид нар нэг хаа хамаагүй дэглэм бариад байдаг нь тэр болгон тийм таатай зүйл биш. Энэ бол кортизолын түвшин өндөр байлгах хамгийн тийм сөрөг хортой зүйл байдаг байх нь. Тийм учраас та аль болохоор тогтмол цагт хооллоод за тогтмол цагт хооллоход тусам таны кортизолын хэмжээ тэнцвэртэй байдаг байх нэ. За 3 дугаарт бол сахар болон боловсруулсан хүнснээс татгалзаарай. За энэ кортизолыг бас тэнцвэргүүжүүлэх хор уршигтай байдаг байх нэ. За 4 дугаарт та хоол хүнсэндээ омега 3, магний баялаг хоол хүнсийг хэрэглээрэй. За жишээлбэл загас, самар, авокадо. За монголчууд бол цагаан эдэгийг түлхүү хэрэгэлдэг тийм ээ. За тэгэхээр энэ дээр бас бид нар мэдлэгтэй байж чадах юм бол кортизолын хэмжээг тэнцвэртэй байлгах боломжтой байх нь байна. За 5 дугаарт бол стресс менежмент буюу тайвшруулах арга аргачлалыг та тогтмол хэрэглэж заншаарай. За хамгийн энгийн арга та бясалгал, йогоор хичээллэг. За цаашлаад зүгээр ажлынхаа, суудлынхаа ард амьсгалын техник буюу гүн амьсгалах техникийг хийж дадаарай. За тэг бүгдээрээ бас туршаад хийгээд үзье. За цэг суугаад гид сэвлийн дээр 2 гараа байрлуулад амьсгал авахд гид зурагшаа цүдийгээд амьсгал гаргахад гид сэвлийн хошоо татагдана. За үүнийг амьсгал авахдаа 4 тоннд, амьсгал авахдаа 6, чадвал 8 тоннд удаан тайван яаралгүй гаргаарай. Ингээд 3-аас 5 минут орчим та ажлынхаа ширээний арталд энэ амьсгалын техникийг хийж хэрэгжүүлснээр таны стрессийн түвшин буурах буюу сэтгэл санаа тайвшрах ашиг тустай байх нэ.